Шагаан харваа нь монголчуудын эртнээс нааш өв уламжлагдан ирсэн уламжлалт тоглоомын нэг төрөл юм. Шагаан харваа 13 дугаар зууны үед хаад ноёдын өргөөнд зугаацдаг наадгай байсан ба хожим нь ард түмний дунд дэлгэрэн хөгжиж цэц мөргнээ сордог наадан болон өргөжжээ. Энэхүү үндэсний наадгай нарийн ёс жаялтай. Ахас дээцээ хүндэтгэн эрэм дараагаа мэдэх зэрэг хүмүүжлийн өндөр ач холбогдолтой бөгөөд анх шагаан харвааны тэмцээнийг тойрон хэмээн нэрлэдэг байжээ. 1991 оны Баяр наадмын үеэр шагаан харвааны анхны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж 1993 оноос албан ёсоор улсын цол зэрэг олгогдож эхэлжээ. 1998 оноос үндэсний Баяр наадмын хөтөлбөрт багтснаар 2000 онд төв цэнгэлдэх хүрээлэнд шагаан асрыг ашиглалтанд оруулжээ. Мөн 2014 оны 11-р сарын 27-ны өдөр шагаан харвааг ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын бит бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн түүхтэй. Америк нэгдсэн улсын Колорадо мужийн цэцэн бэлэгт шагаан харвааны клубыг анх Намсрын Пүрэвсүрэн гэх залуу санаачлан үүсгэн байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд цэцэн бэлэг шагаан харвааны клуб нь Америк нэгдсэн улсын аварга зүүн ба баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд алгасахгүй жил бүр амжилттай оролцоор иржээ. Мөн өөрсдийн Дэнүр хотноо Америк нэгдсэн улсын аварга шалгаруулах шагаан харваан тэмцээнийг 2 удаа амжилттай зохион байгуулсан байна. Манай цэцэн бэлэгт клуб анх байгуулагдсан цагаас эхлээд Америкийн аварга болон бүсийн аваргуудад тогтмол явж ирсэн. Зүүн болон баруун бүсүүдэд тогтмол явж ирсэн. Одоо 13 жил болж байна гэдэг чинь ерөнхийдөө бид нар тасралтгүй 12 жилийн Америкийн аварга болон бүсийн аваргуудад оролцсон байна гэсэн үг. Манай клубын хувьд бол ерөнхийдөө Монгол улсын хүндэт харваач 2 хүн байна. Аймгийн дэд мэрэгөө 2 хүн байгаа. Хамгийн анх бол 2013 онд бидгийг санаж байна. Манай Намсрын Пүрэвсүрэн манай цэцэн бэлэг клубын үүсгэн байгуулагч одоо бид хамтран Дэнүрийн анхны тойрмыг зохион байгуулж байсан Дэнүр хотноо. Тэгээд их сайхан болж байсан. Тэгээд сая мөнх сайхан дарга маань ажиллаа авснаас хойш ууланд гарч жинхэнэ утгаар нь одоо Дэнүрийн дойрмоо харваа гэдгийг зохион байгуулсан. Тэгээд энд маш олон багууд ирж оролцсон амжилттай сайхан зохион байгуулагдсан. Хамгийн анх бол 2015 онд Дэнүр хотод зохион байгуулагдсан. Дараа нь бол 2019 онд инх төвшин даргын үед бол зохион байгуулагдсан. Тэгээд тэнд бол одоо хамгийн олон баг ер нь бол Америкийн аваргын нэг онцлог нь юу болдог вэ гэхлээр Америкийн төдийгүй Европ, Австрали, Монгол, Канада гэсэн улсуудаас харваачдад оролцдогоор их өргөн дэлгэр дэлхийн хэмжээний Монгол харваачдын тэмцээн болдог гэсэн үг. Цэцэн бэлэг клуб нь жил бүр улс тунхаgsны баяраар шагаан харваан тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай юм байна. Сүүлийн 2 жил тус тэмцээнийг клубын харваач агсан Ариун болдын нэрэмжит болгон зохион байгуулж иржээ. Манай клубт Ариун бол гэдэг сайн харваач байсан. Тэр маань харин тэгээд бохны оронд одсон. Гэхдээ бидний сэтгэл бидэнтэй хамт байнга шагаа харвдаг гэж боддог учраас бид нэр Ариун бол дагсныгаа хүндэтгээд жил болгон одоо энэ нэрэмжит харвааг нь хийж байгаа. Одоо 2 дахь жилдээ хийж байна. Бид нар ямар ч ихний чинь 3 жил дараа чинь гэсэн бодолтой байгаа. Тий. Бидний ганц урдаа үрдээ сайн харваачлаа. Одоо хүртэл бидэнтэй бидний сэтгэл хамт харваж байгаа гэж бодож байгаа. Шагаан харваа үндэсний харваа бол тэр жигтэл мэдрэмжийн спорт. Тий. Энэ бол одоо дэлхийд дээрээс ганцхан байдаг багийн спорт. Дэлхийд бол одоо тий морь уралдаж байна, сур харваж байна. Шагаа бол хаанч харагддаг. Зөвхөн Монголд харагддаг. Тийм учраас энэ онцлог нь бол үндэсний ганц спорт юм. Монголын үндэсний шагаан холбооны дүрм гэж байгаа. Шагаан дүрм. Тэрийг баримтлагч ерөөсөө Америкч гэсэн тэр дүрмээр нааддаг. Тусдаа тэр Америкийн шагаан холбооны дүрм гэж тусдаа байхгүй л дээ. Энэ одоо энэ спорт бол насны хязгаар байхгүй. Хүүхд залуучуудаас ихсүүлэл 80 гарсан хөгшин хүртэл одоо хүртэл хараа явж байгаа. Тийм тэргээрээ бас их ганцлаг спорт л байна. Шагаан харвдаг хүн ямар нэгэн зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадваруудыг эзэмшдэг бөгөөд харваач хүнд байх зайлшгүй чанар бол төвчээр мэдрэмж хоёр ажээ.
Өчүүхэн төдий эвгүй сууж баг зэрэг гар хөлөрсөн үе тавьсан сум хясаагаа онохгүй. Мөн өрсөлдөгчийн уухайнд автвал бас л амжилтгүй болдог байна. Сум тавихаас өмнө харваач өрсөлдөгчийн харц гэх мэт аар саар бэрхшээлийг мартах учиртай. Зурхаа буюу өрг хүртэлх орон зайг тооцоож, биеийн тэнцвэрээ хангаж, хурууны эвслээ олсон байх учиртай юм байна. Шагаан харвааны нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн бөгөөд баг хамт олноо хүндэтгэх нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай ажээ. Тэгээ бид нар бол ингээд ЮНЕСКОд бүртгэлтэй энэ өвдөцөс олон жилсэн шагаан спортыг бас хөгжүүлэх талаар бүгд ингэж санаа нийлээд ингээд хичээлж явдаг. Миний нэг гол бодож явдаг юм бол ер нь энэ шагаан наадгаагаар нэг хүүхд залуучуудаа их хичээлээсэй гэж бодож ингэж явдаг. Тийм учраас би тэр талаас нь ингэж ярьж байна. Шагаан харваагаар хичээлсэн хүмүүс ер нь нэгдүгээрт бол Монголынхаа энэ өв уламжлалыг бол тээж явж байгаа. Өв тэгчт юм байгаа. За шагаан харваагаар хичээлснээр бол хүн ингээд хүний оюун сэтгэл санаа ингээд их төвлөрдөг, яадаг хүн их ингээд одоо юу гэх бие их сайхан авч төвлөрсө сурдаг. Нэгсэндээ би шагаан харваа бол ингээд бүх оюун санаа ингээд булчин сармис нь ингээд төвлөрөөд нэгсэндээ бол бясалгал гэж яана гэж би боддог. Ер нь тиймэрхүү спорт гэсэн санагддаг. Ер нь хүн их төвлөрж ижил харж чаддаг. Тийм учраас ингээд энэ шагаан спортоор бол хүүхд залуучууд бол хичээлээсэй гэж боддог. Тэгээд манай шагаан клуб бол бүтэн сайдар алгасахгүйгээр ингээд хичээлж байдаг. Хүн болгонд нээлттэй. Манай залуучууд ингээд хүүхдүүд ингээд авчраах юм бол бид нэр ингээд 5-10 минут гэсэн хүүхдүүд нь ингээд зааж өгöd ингээд бол нээлттэй байгаа. Энэ удаагийн тэмцээнд 3 баг өрсөлдснөөс аймгийн дэд мэргэн Эрдэнэцулаар ахлуулсан баг тэргүүлжээ. Шилдэг харваачаар аюушийн мөнх тулга тодорсон бол Цуваа харвааны шилдэг харваачаар аймгийн дэд мэргэн Эрдэнэцул тодорчээ. Мөн энэ удаагийн харвааны тэмцээний үеэр мод өргөх хүндэтгэлийн ёслол болсон байна. Энэхүү тэмцээний үеэр Монголын зохиолчдын эвлийн шагналд Дэнүр хотын тулга клубын үүсгэн байгуулагч Яруу найрагч Хайнцан Самбоогийн ламжаа цэцэн бэлэд шагаан харвааны клуб зориулсан шүлгээ уншиж олныг огшоосон юм. Орчлонгийн их наран хиймрийн далдалтай гийж оргсаар манан хөмдий сулгаар хүчтэн цэнгэр сунагт улсын аргал ингэрэг дэргүүлэн цэцэн бэлэг тойрноос уухайн дуу цэлгэн хасаа шимэн буулгахаар эрен байнарлахсан хагсаан өнгөмөр зурхайд иргэх шиг цойлж тулах хөшөөтийн өрнийн цэцэн бэлэг тойрноос туур тусгаар улсын соёмтой далбай нэмрэн тэс булаалдан ухайлах цэцэн бэлэгтийн тойрноос Цэцэн бэлэгт шагаан харвааны клуб нь 10 гаруй гишүүдтэй. Монгол улсын хүндэт харваач 2, аймгийн хошой мэргэн харваач 1, аймгийн дэд мэргэн харваач 1 байгаа бөгөөд 7 хоног бүрийн нэм гараг бүрт цуглан сумаан тавьж бэлтгэлийн тогтмол хийдэг байна. Мөн шагаан харвааг сонирхсон хэн бүхэн тус клуб дээр хөрөлцөн ирэхэд нээлттэй гэдгийг Цэцэн бэлэгт шагаан харвааны клубын тэргүүн мөх сайхан хэлж байлаа.